Одоогоос яг 9 жилийн өмнө Японтой чөлөө судалгааны хэлцээр хийж яхад яг энэ манай асуултанд хариулж байгаа хүмүүс шиг юм хариултууд өгч ирсэн юм байна. Би нөө протоколуудыг бүгдийг авч уншсан. Япон бол өөрөө дэлхийд 3 дахь том зах зээлээ. Бид нар ийм том зах зээл нэгж байгаа нь бол монголчуудад баг одоо олж байгаа ховор завшаа. Бид нар өнөөс оторж болохгүй. Нэгэнт одоо Японы юм өндөр аж үйлдвэрч өндөр технологитой ийм улстай хамтын ажиллагааны гэрээ чөлөө судалгааны гэрээ байгуулснаар манай компаниудын дэлхийд өрсөлдөх чадвар өсөлж Японд экспорт гарганаа. Жилийн дараа Японоос оруулж байгаа хөрөнгө оруулалт 400 сая доллар хүрнэ манай бүтээгдэхүүн бүгд Японы зах зээлд гарнаа гэдэг ингээд энэ өөрөө 28 утасны протокол байна. Тэгээ эндээс нэгэн ч хэрэгжээгүй. Юу нь хэрэгжсэн бэ гэвэл манай стандарт яг хэвээрээ байгаад Японы стандарт төрж чадаагүй. Буюу манайх экспорт хийж чадаагүй. Эсвэргээрээ Японоос импортлж байгаа бэлэн мөнгө одоо Японоос импортлж байгаа хэмжээ 1.8 тэрбум доллар болтлоо өссөн. Бид нар 40 эдгээр сая доллар экспорт хийдэг хэвээрээ. Тэгэхээр ингээд чөлөө судалгааны хэлцээрийг бид нар ингэж их сайн харах ёстой юм шиг байна. Сая энэ гадаад явнасаа юу гэсэн бэ? Стратегийн бүтээгдэхүүн болон стратегийн бүтээгдэхүүнийг тарифаас асуулаад тариф тогтоосон гэсэн үү? ARP стратегийн бүтээгдэхүүн юм. Өндөө чи ARP дарс гэж бичсэн биш. 25 хүртэлгээ. Би бас энийг ойлгосонгүй. Тэгээ одоо бид нар Японы стандартаар хангаж байгаа нэгж бүтээгдэхүүн байхгүй бид нар энэ чөлөө судалгааны хэлцээрт орсон хэвээрээ л байна. Өнөөдрийг хүртэл энэ 9 жилийн өмнө их хурлын гишүүдийн ярьсан сайхан юм нэгж биелээгүй. 76 гишүүнээс 53 нь хуралд ороод 49-ээр баталсан юм байна. 92.5%. Тэг өнөөдөр энэ нэгэн ч хэрэгжээгүй. Хэрэгжээгүй шалтгаан бид нар бэлэн биш байсан байхгүй. Эхлээд зах зээлээ нийт хүн байна. Эхлээд өөрсдийнхөө үйлдвэрлэлийг бэлэн болгох юм байна. Тэр зах стандартын хэвлэлд үйлдвэр чаддаг болгох юм байна. Тэгжиж бүтээгдэхүүн нийлүүлт юм байна л та. Тэгээд дахиад нэг жишээ хэлэхэд одоо ганцхан жилийн өмнө монголчууд импортын гурилыг багасгаад бид нар хямд гурил иднэ гэсэн тухайн ханшнаасаа одоо гурил жишээ нь хамгийн багадаа 152 төгрөгөөр хамгийн ихдээ 232 төгрөг килограмм туттай өссөн байна. Орос гурил 40-60 төгрөгөөр килограмм туттай өссөн байна. Тэгээ бид нар импортын татваргүй бараа бүтээгдэхүүн өсөд тоход чөлөө тэлтааны хэлцээд орох энэ бараа бүтээгдэхүүнд өсөхгүй гэдэг баталгаа байгаа юу? Бид нар энийг хүлээн зөвшөөрөх үйлдвэрлэлийн хүчин чадал байгаа юу? Тэгээ би саний хоёр асуултанд эхлээ асуулт аваад тэгээ тодруулах авч. За, шижир гишүүний асуултанд хариулъя Гамтмар сайд. За, шижир гишүүний асуултанд хариулъя. Японтой хийсэн хэлэлцээрийг манайх их буруу ойлгоод байгаамаа. Японтой бол ийм чөлөө судалгааны хэлэлцээр гэж хийгдээгүй. Япон улстай бол бид нар эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хийсэн. Эдийн засгийн хувьд түншлэе гэж байгаа юм. Түншлэх ажлаа Монгол улсын засгийн газар хийж чадахгүй өнөөдөр хүрсэн. Энийхээ бурууг жишээлбэл хэлэлцээр лүгээ чихдэг. Энэ бол их буруу юм тогтох гэж байна. Япончууд тухайн үед өөрснөө хэлжээсэн. Гэхдээ тэгээд нэг хэлэлцээр хийждэг. Яг түншлэлийн төвшөнд хамтарч ажиллаж чадахгүй бол манаагаас орсон жоохон бараан дээр одоо янз бүрийн юм яриад байх бидээ гэж. Яг одоо энэ гарч ирж байна. Энэ Япон талаас идэвхжиж байгаа худалдаа бол ерөөсөө машин дээр байгаа. Монголчуудын машин худалдаж авах чадвар л нэмэгдээд байгаа. Зээлээр авдаг, машин зарцуулж байгаа мөнгөний хэмжээ нэмэгдсэн гэд. Энэ тоог хамтын ажиллагааны түншлэлийн хэлэлцээр лүгээ бид нар ийм бух маягтайгаар энэ Японы хэлэлцээр лүү айхтар халдаж боломгүй байна. Энэ хэлэлцээр бол ийм зузаан хэлэлцээр. Энийг бүрэн дүүрэн хэрэгжүүлэх үүрэгтэй. Энэ бол гадаад яам, Монгол улсын гадаад яам, Японы гадаад яам хоёр хамтын ажиллагаагаар хэрэгжүүлэх үүрэгтэй. Тийм учраас бол энэ хэлэлцээрийг ажлын хэсгүүдийг нь тогтмол хуралдуулж монголчууд асуудлаа тавих ёстой. Зарим барааг нь авахгүй гэж хэлж болно. Зарим дээр хөрөнгө оруулалт оруулвал бид авна гэж бас хэлж болно. Хамтын үйлдвэрлэл хийгээд Японы зах зээл рүү бараагаа гаргая гэж хэлж болно. Нэггээр хэлбэл хоёр засгийн газар эдийн засгийн хувьд түншлээд эдийн засгаа босгож ирэх учиртай хэлэлцээр байхгүй юу? Одоо энэ хийж байгаа бол өөр. Энэ бол Монголд үйлдвэрлэж байгаа 367 барааг өөрийнхөө чаддаг барааг энэ зах зээл рүү татваргүйгээр гаргая гэдэг ийм л хэлэлцээр. Таны болгоомжил зөв. Яаралтай асуудлаа шийдээч, бэлтгэн нийлүүлэх тогтолцоогоо хий.
дарахныхаа аж үйлдвэрийн паркийг байгуул. Би бол тэгж л ойлгож байна. Бараа бүтээгдэхүүнийхээ эмээлтийнхээ аж үйлдвэрийн паркийг хурдл тэр цагаан алт хөтөлбөрөөр хурдан хэрэгжүүл. Бараа бүтээгдэхүүнээ бэлд гарах гэсэн ийм л санаа гэж би өвдөө ойлгож байна. Тэгэхээр бол өцөгдөр тэр цогтгэрэл нэг график үзүүлээд ингээд буруу мэдээлэл Монгол даяар тараагаад байгаа юм. Тийм учраас одоо цаашдаа хэдүүлэн хилцээр болгоно салгаж юу юм бэ? Ямар учиртай юм бэ гэдгээ харж жигнэж бүр шаардлагатай бол тухайн хилцээрийг аюулгүй байдал гадаад бодлогын байнгын орон дээр Японтой хийсэн эдийн засгийн түншлэлийн хилцээрийг энэ цаг үеийн гишүүдэд нэг ингээд задлаад харуулчмаар байхгүй. Эн чи ийм учиртай. Энэ механизм ажиллаж байна. Энэ нь ажиллахгүй байна гэд. Тэгэхгүй бол одоо зүгээр худалдааны гэрээ хийсэн юм шиг бид нар ингэж буруу ойлгож цаашаа явж болохгүй гэж хэлмээр байна. Тэгээ бид бол бэлтгэх цаг наргүй ажиллаж ийж нэгдсэн тогтолцоогоо хийж авна. Цаг наргүй ажиллаж ийж энэ малчтынхаа түүхийдийг боловсруулдаг болно. Цаг наргүй ажиллаж ийж энийг нөгөө зах зээлдээ таниулна. Түрүүн инквайр сайдын хэлдгээр үнэхээр энэ хүүтэн орчинтой энэ зах зээл дээр л энэ нэг жоохон бараагаа зарч чадахгүй юм бол бид ирэн хэцүү байх шүү гэдэг ийм л зүйл байна. Тийм учраас энэ гэрээг бид нар чулуу болгохын төлөө явъя гэж би та бүхнээс хүсэж байна. За, инхвэр гишүүнэмж тайлбар өгье. Тэгэд боломжийн талаар сайн хөндлөө. Махан бүтээгдэхүүн Евразийн энэ дотоодын хэрэглээ нь $706 сая байгаа импорт. Бид дөнгөж $5.8 сая экспорттой. Тэгэхээр энэ манай 50% татвартай байгаа шүү дээ. Үхрийн мах гэдэлцтэй. Энэ тэглээд ирнэ. Тэгэхээр бид нар мал имлэг энэ биокомбинатын бодлогыг жоохон сайжруулаад энэ $700 сая махны импорт орон зай дээр бид оролцох болцоод. 29 төрлийн махан бүтээгдэхүүн орно. Манай. За арь ширэн дээр 62 төрлийн бараа орон татваргүй. 6.9 тэрбум долларын зах зээл байгаа. Евразийн холбооны орнуудын импорт. Бид нар $0.5 сая экспорт байгаа арь ширэн дээр. 6 тэрбумын орон зайлууд бид өрсөлдөнө л гэсэн үг. Ноос ноолуур дээр манай 204 төрлийн ноос ноолуурын бүтээгдэхүүн орно татваргүй орно. $7.5 тэрбум зах зээл импорт байна. Бид 6.6 саятай байгаа одоо. Энэ мэтлэнгийн манай өрсөлдөх одоо яг нөгөө бидний хийж байгаа цагаан алт хөтөлбөр маань экспортын болох, уулуурхаагаас ингээд олон толгойд эдийн засгтаа болох, энийгээ дагаад нөгөө хөдөө аж ахуйгаа эрчимжүүлэх, малчтаа хоршоолж болох, ингээд нөгөө мал эмнэлэг түүхийдийн чанараа нэмэгдүүлэх гэдэг их олон бодлогыг энэг талаасаа энэ хөнгөн үйлдвэр дээр бол үнэхээр бас их том боломж гарна. Тэгээ бид одоо энэ том зах зээл дээр өрсөлдөе гэж хүчээр сормоор байгаа. Ер нь бид 30 жил хэр болсон юм бэ гэж.